За мөн эрүүл мэндийн салбарын эмч ажилчид багш нарын адил үндсэн цалингаа 3.5 сая болгох шаардлагыг тавьсаар байгаа. За засгийн газраас эмч нарын цалин 10-аас 15% нэмэх шийдвэр гаргасан ч тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлж байгаа юм. Иймээс төв талбайд өдөр бүр 50 жагсаж шийдэл төрөхгүй бол ажил хаялт руу шилжинэ гэдгээ илэрхийллээ. Шаардаж байна. Игорны хөгжил эрүүл мэндийн хүнээс хамаарна. Тэр учраас Үзэгчтэй НТV-ийн сурвалжлах баг төв талбай дээрээс мэдээллийг бэлтгэж байна. Тэгэхээр яг одоо нийслэл Улаанбаатар хотод 13 цаг болж байна. За эмч эрүүл мэндийн салбарын ажилчид маань бол за өдрөөр 11:30-аас 14 цаг 30 минутын хооронд 50 жагсаалыг хийж байгаа юм. За ингэхдээ за ээлжнээсээ буусан за амарч байгаа одоо ээлжин дээр бол эмч эрүүл мэндийн ажилчид маань бол завж чөлөөтэй цагаараа ирж цалингаа 3.5 сая болгохын шаардлагад нэгдэж байгаа юм байна. Бид бол засгийн газрын гаргасан шийдвэр одоо салбарын ажилтнуудын цалин 15%-аар нэмэгдүүлнэ гэсэн энэ шийдвэрийг бол эрс эсэргүүцэж байгаа. Тэгээ өчигдрөөс бол одоо суулт эхэлж байна. За энэ суулт бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2026 оны төсөвт нэмж одоо тусгаач. Тийм учраас улсын их хурлаар хилцгүүгээр энэ төсвөө буцаан татаж салбарын ажилтнуудын тавьж байгаа энэ санал шаардлагыг хүлээж авч эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмээч гэсэн энэ шаардлагыг тавьж одоо суулт эхлүүлсэн байгаа. Би өчигдөр 8 хийсэн. Одоо би 4:30-аас оройн нээлж авах хэвээр 16 хийн. За тэгээд өглөө буугаад бас наашаа ирнэ. Тэгээ одоо би нэг 2 цаг 30 минут 3 цаг хүртэл эндээс суучаад орой очиад би ээлжийнхаа ажлыг аавна. Одоо эрүүл мэндийн байгууллагад ажиллаад би бол нийтдээ бол бараг 16-7 жил ажилласан шүү дээ. Тэгээ одоо хамгийн доод тушаалтан Тэгэхээр одоо цалингийн маань одоо түүхийн ажилтнтай энэ зэрэгцүүлээд өгвөл нэрээ бас баярлмаар л байна. Эмч сувлагч гэлтгүүдээ доод алдан тушаалтан туслаг асрагч үйлчлэгч гэ бүгд ерөөс орж байгаа. Жижигрүүд бас орж байгаа. Эднэрийн цалин бол үнэхээр бидний цалин бүгдээр хангалтгүй байгаа. Тэгээд ямар ч байсан эрүүл мэндийнхаа одоо улс орноо төлөө ажиллаж байгаа ч гэсэн төр зэсэн маань бидний одоо үнэлэхгүй. Тийм учраас үнэлэхгүй байгаа учраас маш бага цалин авч. Ийм нөхцөл чинь яг энэ Монгол хүний эрүүл аюулгүй орчинд одоо ажиллах амьдрах дээр одоо эрх чинь бол хангагдах тийм боломж бол үүсэхгүй. Тэр хүрээндээ яг энэ салбарын ажилтнуудын цалин хөлсийг улсын дунджаас ядарч дээгүүр төвчний цалин олгооч гэж шаардаад байгаа юм. Тэгээ одоогоор одоо яг энэ улсын хурл болоод засгийн газраас яг одоо бодиттой тийм шийдвэрүүд хүрч чадаагүй. Бид нар харж байгаа нэг энэ төрийн ордонд эрүүл мэнд босролын салбарт ийм хэмжээний том нийгмийн асуудлууд гарч чадхад энэ усуд бол одоо харамсалтай нь одоо хоорондын санал ширээнийх одоо хэрүүлэг одоо өргөжлүүдэл одоо суучих шиг байна л та. Өчигдрийн чагсаалд 400 орчим эмчимлэгийн ажилчид нэгдсэн бол за өнөөдөр мөн тооны эмч нар цуглалаа. За эмч нарын чагсаал эх 7 хоногт мөн үргэлжилж шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажил хаяхаа мэдгцээр байна.